Өдрийн мэндийн үзэгчдээ та яг одоо өөртөө өөрчлөлт хийж мэргэжлээ бас тодорхойлох гэж байгаа хэм бүхэн бидний хүрэх мэдээлэл бас анхаарлаа хандуулаарай гэж хэлэхээр завчрын бид та бүхэндээ өнөөдөр хүний нөөцийн одоо чиглэлээр мэргэжил боловсрал олгох талаараас нь ерөнхий мэдээллийг хүргэх гэж байгаа учраас та бүхэн анхаарлаа хандуулаарай. За тэгэхээр хүний нөөцийн менежерүүд маань хөдөлмөрийн харилцааны гол зохицуулагч болохын хувьд хууль эрх зүйн мэдлэгтэй байх заашгүй шаардлага бол урган гарч иж байгаа. Тэр ч үүднээсээ манай актем хүний нөөцийн удирдлагын хичээлийг хөдөлмөрийн харилцааны хичээл, дээрээс нь бизнес төслийн хичээлтэй хослолсон хөтөлбөрийн дагуу ордгороо сургалтын маань даваа тал байдаг. За тэгэхээр манай актем маань ерөнхийдөө 45 хоног 3 сар 1 жилийн ангиудтай бол эсэлт авч байгаа. Тэгэхээр сургалт маань ерөнхийдөө онл болоо практик хослуулан ордог. За тэгээд асуудал суурилсан сургалтын арга хэлбэрээр сургалт маань явагддаг. Энэ маань ямар ч үгтэй гэхээр яг суралцагчд тэр дундаа хүний нөөцийн албан тушаалтан өнөөгийн нийгэмд тийм ээ тулгамдаад байгаа асуудал нь юу вэ? Тэгвэл гарах зам нь юу юм бэ гэдэг талаас нь одоо асуудлыг дэвшүүлээд тэгвэл гарах замыг ямар байвал тохиромжтой вэ гэдэг үднээс сургалтын хөтөлбөрөөр цогц хэлбэрээр ордгороо даваа талтай тийм аа. Ажил мэргэжлээ солих сонирхолтой. За дээрэс нь өөрийгөө хөгжүүлж ур чадвараа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа эсвэгч нартай зориулж манай актемийн багш нар нээлттэй хаалганы өдөрлөг зарлж байгаа. Тэгэхээр өдөрлөгөөр та бүхэн хүрэлцэн ирээд мэргэжлийн багшаас нь мэдээлэл зөвлөгөө авах бүрэн боломжтой байгаа шүү. Тэгэхээр өөрийгөө хөгжүүлээд хувь хүн талаасаа ур чадвараа нэмэгдүүлэхийг хүссэн хүн бүхэнд манай үе таалга нээлттэй байна. Хүний нөөцийн менежерүүд хөдөлмөрийн харилцааны гол зохицуулагч болохын тулд хөдөлмөрийн эрх зүйн мэдлэгтэй байх зайлшгүй шаардлага уран гарч байна. Иймээс Монголын хүний нөөцийн цогц чадамж актем нь хөдөлмөрийн харилцаа хүний нөөцийн удирдлагаар мэргэшүүлэх хосолсон 45 хоног 3 сар 1 жилийн ангиудаа урамшуулалтаа эсэлт авч эхэллээ. Та манай сургалтанд хамрагдсанаар тоглог 5 дахь орчинд өөрийгөө чадваржуулж сургалтын цогц хөтөлбөрүүдээс сонгон магистр болон түүнээс дээш зэрэгтэй чадварлаг багш нарын баг найрсаг хамт олонтой хамтран суралцах болно. Мөн хөдөлмөрийн харилцаа хүний нөөцийн удирдлагаар мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бүх сурагчдаа төслийн менежмент, цагийн менежмент, бизнес компьютерийн сургалтуудаа үн төлбөрөөр хамрагдах боломжийг өгч байна. Мөн хөдөлмөрийн харилцаа хүний нөөцийн удирдлагаар мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бүх сурагчдаа төслийн менежмент, цагийн менежмент, бизнес компьютерийн сургалтуудаа үн төлбөргүй хамрагдах боломжийг олгож байна. Сурагчдаа хөдөлмөрийн агентлагаар дамжуулан ажлын байранд зуушлана. За бид та бүхэндээ Монголын хүний нөөцийн цогц чадамж актем төвөөс ерөнхий мэдээллийг хүргэсэн байгаа юм. Тэгэхээр та яг одоо өөртөө өөрчлөлт хийж давхар мэргэжил эзэмших зам мөн одоо бас хараахан одоо мэргэжлийн эзэмшиж чадаагүй байгаа бол хүний нөөцийг бас сонирхож байгаа бол энэ чиглэлээр суралцахыг хүсэж байгаа бол доор гарч байгаа утсаар холбогдож өөртөө бас хэрэгтэй ашигтай мэргэжлийг бас эзэмшээрэй гэж хэлмээр байна. За хамгийн гол нь тус төв нь ажлын байранд бас найдвартай зууч дүүгээрээ бас онцлог давуу талтай байгаа юм аа. Тэгэхээр би та бүхэндээ хаяг дуулгая. Багшин дээдийн Сонор Плазагийн зүүн хойд Байгаль төвийн 2 давхарт байрлаж байгаа юм.